Аливаа улс орон нийслэлтэй. Нийслэлийн дотроо одоо бас төвтэй. Жишээлбэл одоо Москва гэвэл Арбат, Лондон, одоо Вестминстер. Тэр шиг манай энэ Улаанбаатарт бол 40,000 төв хэсэг гэж хэлж болно. Дулааны цахилгаан станц Монгол баригдаад халуун хүйтэй ус урсаад одоо ингээ хотчлтын үйл явцын шинэ үе шатгсан. Даав маань одоо Аранга аймгийн уугууд хотод орж ирээд оюутан болоод энд амьдралаа зохиогоод би энэ хоёр дахь үеийн одоо хотын иргэн гэж хэлж болно тийм үү. Миний хүүхдүүд өнөөдөр бол одоо 3 дахь үеийн, миний ач зээмэр 4 дахь үеийн. Би бол сэтгүүлч мэргэжилтэй юм. Миний 10 насны төрсөн өдрөө тэр үед энэ банзан гитар зардаг байсан. Тэндээс галсан бат маань төрүүлээд надаас гитар сурцсан одоо байсан учраас надад тэр гитарыг гаргаж ирээд гялгарууднаас нь гаргаад хөглөөд нөгөө дан гэдэг очи чорныг нэг юм хоёр аялуу өдөр их хөглөдөг тийм юу байлаа. Сонин мод байлаа. Тэгээд тэргээр хөглөж чичээд маа энэ дуу ингэж тоглолт ингээд 3 аккорд зааж игээд би тэг анх гитар барьсан юм байна. Тэрнээс хойш би сэтгүүлчийнхээ хажуугаар би хөгжим одоо бүх насаараа оролдлоо. Хамгийн анх ухаан орсон би ухаан ороод энэ их дэлгүүрийн одоо байгалийн зүгээр зүүн талын өсчөнтэй байр гэж байсан. Тэнд би анх ухаан орсон байт. Тэгээ энэ хэдэн байрны хөөхтүүд бид нэр одоо тэр байрны үерхэл нөхөрлөл гэдэг өөр шинэ тутам ойлголт гарч ирж байна. Одоо байранда тоглодог юм гадаа тоглодог. Орс бүхэн гитар хангена. 40,000 хүүхдүүд хөгжилнө. Онгорхой цонхоор битлэсийг шиднэ. 40,000 хүүхдүүд догдолно. Энд хамгийн анхны скейтний бүлгүүд бий болж байгаа тийм ээ. Хамгийн анхны соёл pop одоо орчин цагийн урлагууд их усрээ тавьж байгаа. Media компани өөрчлөлт хөрөнгийн зах зээл дээр ажилладаг компани. Яг хотын төвийн бүсийг сонгож авч ажиллаж байгааг биднэрт нэлээд давуу тал бий. Яг бол Улаанбаатар хот маань Монгол улсынхаа суурин иргэншлийн анхдагч эхлэл одоо бидний одоо хүрээ соёлоос яг ингээ анхны суурин соёлыг тавьсан өв түүхийн одоо төв. Нэг өсөнд Улаанбаатар хотын маань өмсөндөө совд болсон зохилох одоо бүх сегментүүд нь ажиллаж идэг гол зүрхэн. Тэгэхээр зэрэг бид нар хотын төв 40,000-ад ажиллаж байгаа яг энэ үнэт чанаруудыг нь илүү тоттгож түүхэн одоо үн цэнийг нь хадгалж тэрийг цаашаад одоо дараагийн үедээ ойлгуулан одоо өвлүүлэх ийм л гол үүргүүдийг ачааг гэдэг юм авч явах ёстой. Энэ зах зээл дээр ажиллаж байгаагийн хувьд авч явах ёстой үүрэгтэй л гэж нэр өөртөө ойлгож байгаа. Манай Улаанбаатар хотын маань өв түүх болсон 40,000 байрлагыг одоо хадгалан түүний үнэт чанаруудыг хэвээр нь хадгалах болцоотой гэдгийг үзүүлэх зорилгоор Media компани өөрсдийнхөө санхүүжилтээр нэгэн орцыг засварсан байгаа. For a Soviet-style architecture or Soviet-style history, Ulaanbaatar actually is not that bad. Along Peace Avenue, you have these older buildings from the 1960s, maybe also from an earlier date. I find them quite attractive. What I have seen now in my apartment here, you have thick walls, looks pretty stable, pretty decent from the architectural aspect. I like the kitchen a lot. I like pretty much like this warm but still bright wooden color. It still has a high ceiling, and you have these wooden applications. They are, I think, quite nice because they repeat this friendly color scheme from the kitchen. Now Ulaanbaatar in a way is losing this appeal because there's a lot of construction is going on. 12-story buildings, 9-story buildings, I don't know, which are not actually very pretty. Одоо өнөөдөр нөгөө нэг газар мундсан юм шиг гэдэг юугаа дахиад сөхмөр ямар яагаад энд ингэ шаваад идэм бэ? Яагаад гоё ингэ хот байгуулалт энэ төр
ухаантай бодож хийж болдгүй юм бэ. Тэгээд өнөөдөр агаар аваачаад урд урдаас тухтухаар нийлүүлээд байр барьчихна. Нөгөө бие биенийхээ нөгөө хүн чинь амьдрах хэрэгтэй, гоё нөхцөлд амьдрах хэрэгтэйг үндсэн хуулиараас заасан байдаг. Айлын галтгуур өөрийнхөө галтгуурнаас айлын галтгуураар харж амьдарч явах ямар шаардлага байдгийг. Бид нар ямар Сингапур юм уу? Ямар Гонконг юм уу те? Бид нар чинь одоо амар сайхан дэлгэр том хязгаар нутагтай Монгол улс үсттэй. Дэлхийн бусад нийслэлийн төв хуучин өвтэй хуучин ялангуяа Европтой харьцуулахад ч гэдэм юм уу. Мэдээж Улаанбаатар маань маш чамлалтай эсвэл жоохон ядмаг өнөөдөр бид нэр ингээд харж байгаа өнцгөөс харьцуулахад нэлээд гологдмоор харагдаж магадгүй тий. Гэхдээ нэг онцлог бий Улаанбаатар өөр ингэсэн дахин давтагдшгүй онцлогтой. Өнөөдөр ингээд харахад яг ийм блокоор шийдэж гаргасан төлөвлөлтүүд бол манад за хязгаар ногоон байгууламж хүүхдийн сургууль төр нийгмийн бүлэгт оролцож байгаа бүх сегментүүд нь тий үлгэр жишээ болох төлөвлөлт маань яаж харьцуулаад үтсэн гэсэн бидний хуучин цагт хийжсэн төлөвлөлтөө өнөөдөр өөрчлөлтөж гарч ирсэн тийм төлөвлөлт бий болоогүй. Ulaanbaatar is not an old city. It was a very small city until recently. To preserve this kind of recent history is quite important. Also, I live in Berlin. Actually, this is what happens in Berlin right now, and where these older buildings, also if they are well refurbished, fetch very high prices because people get to know the good sides of these buildings and like to live in these buildings. 40 мянган шүү. Орчин цагтаа нийцүүлсэн үнэтэй, чанартай, амьдралын чанарууд хангагдсан, соёлын үнэлгээний бүгдээрээ баталгаажсан ийм нөхцөл байдалд хүрэхийн тулд бид нар сүүрчдэг оруулах ёстой хувийн нэмрээ чадлынхаа яраар оруулаад явж байгаа. Энд оролцож байгаа нийгэм, хувь хүн тэ хотоороо харин оролцож ээж сая бидний ярьж байгаа бидний хамтын нөхцөлөд хангагдана л да.